Хайдаггүй. За юу. Танд шинэ 7 өдрийн мэнд. Яа шинэ 7 өдрийн мэнд. How's your week? Дажгүй шүү. Дажгүй. Ажиллана. Ажил амар их байна. Хавар болохоор ер нь таны ажил ихсэж байна тий. Мэдээгүй. Арай ч үл гэж ирлээ. Гэтэ айгуу сонирхолтой байна. Яа. За тэгээ энэ 7 хоногт байлаа. Хэд хэдэн мэдээнүүдтэй байгаа. Тэгээ өнгөрсөн 7 хоногтоос гой сонирхолтой мэдээллүүд болж өнгөрлөө. Яа. Окей. Юу болоо? За энэ 7 хоногийн миний онцлог мэдээллүүдэд бол ер нь бол хүн төрөлхтөн түүхэнд маш баяртай зүйл тохиолдлоо. Тэр нь юу вэ гэхээр ер нь 1972 оноос хойш сарлуу нисэх байсан хүн төрөлхтний хувьд бол 2 дахь удаага ингээд амжилттайгаар сарлуу хөөрсөн. Гинт яа сар буцаа модон дороо. За энэ дээр бол хэд хэдэн зүйл яригдчихэв. Гэтэ манай подкасттай холбоотой нэг зүйл яригдсан. Сарн дээр дэд үтц байгуулахаар бол маш олон технологийн томоохон компаниуд судалж байгаа учраас сар буцаад ер нь бол модонд орж байгаа нэг шалтгаан юм аа гэсэн үндсэн юг бол манай подкасттай болох юм бол тэгж тавьж болж байна. Мэдээж бол хүн төрөлхтөнтэй холбоотойгоор тэ одоо хүн төрөлхтний хүн амын тоо өсөж байгаатай холбоотойгоор бол сараар дамжуул бусад гаргуудыг судлах зүйлсүүд бол яригдж байгаа байх мэргэжлийн өнцгөөсөө. За окей. Хоёрдугаар мэдээ бол хоёул Солонгостой холбоотой мэдээлэл. Та санаж байх юм бол өнгөрсөн 100 Солонгос Эжемоны засгийн газар бол нөгөө Химэл оюухан төлөрс эдийн засгийг хөгжүүлнэ гэж зарлж байсан. Тэгээ гуравт орно гэсэн аа. Үүнтэй холбоотойгоор бол энэ Солонгосын Rebellions гэдэг стартап 400 сая долларын хөрөнгө оруулалт босгож чадсан байна. Энэ стартап нь ямар стартап бэ гэхээр ер нь Химэл оюуны чип үйлдвэрлэл тэр дундаа тусгай зориултын чип үйлдвэрлэлээр бол тэргүүлж байгаа. Тэгээд энээр бас нэг сонирхолтой point гарч ирж байгаа нь юу вэ гэхээр ер нь бол Rebellions стартап нь Азийн чип үйлдвэрлэлд бол ер нь нэлээд дээгүүр хэмжээний байр суурь эзлэх боломжтой гэж харж байгаа юм байна. Тэгээд судлаач юу гэж байгаа гэхээр хэрвээ энэ тусгай зориултын чип үйлдвэрлэл амжилттай хэвээр үргэлжлээд зах зээл дээр бол өсөлтийн хурд нь хэвээр авах юм бол Nvidia ч гэсэн одоо давах боломжтой гэж үзээд байгаа юм байна. Nvidia-гийн өрсөлдөгч гэж яг тэр headline-ыг бол харсан тий. Тэгэхээр SK Hynix Samsung өдөр хизээ тэр компаниг худалдаж авах бол мэдгүй. Гэхдээ 2026 оны 3 дугаар сарын мэдээллээр болвол IPO хийх бас зорилготой байгаа нь болгүй хэлсэн байлээ. Тэгээд энэ талаар бас судлаад бэлтэж байгаа юм байлээ. Гэтэ хагас дамжуулагчийг гууг нь ингээд үйлдвэрлэх тэр процесс чинь бол ингээд маш их ингээд хөрөнгө ордог тий. Тэгэхэд ингээд одоо гарааны бизнес юм уу ингээд стартап ингээд яг иймэрхүү ASIC тий тусгай зориултын хагас дамжуулагч ингээд чипийг үйлдвэрлээд за тэгээ ингээд технологи ингээд том одоо тий том компаниудтай ингээд өрсөлдөн гэдэг бол амар surprising надад сонсогдсон. Тэгтээ ингээд том headline гараад тэгээд тэндээс чи сая 400 сая доллар босгосон гэсэн тий. Вау. Тэгэхээр there's something there тий. Энэ бас айгүй сонирхолтой юм болж байгаа шиг байна. Тэгээд энэ мэдээж бас нөгөө Солонгосын засгийн газрын оролцоо бол бас энэ дээр нэлээд яригдчихэж байгаа юм байлээ. Энэ компани бас илүү дэлхийн төвдөө ийм л оюуны чухал компани болохын тулд бол бас нэлээд бодлохоор үзэж байгаа юм шиг байлээ. Чи тэгээ мастера төгсөөд энэ компани руу өргөдлөө гэн тий. Би бол өргөдлөлтөө өгсөн. Энэ компани амжилттай байсан бол IPO-ноос нь өмнө л орж чадвал хоёулаа шууд тэтгэврт гарах болно шүү дээ. Тэгээд хоёулаа чинь 100% full time гига talking тий. За окей. Окей. За тэгээ 3 дугаар мэдээ бол бас их сонирхолтой. Энэ яг жижиг сонсогдож байгаа байж болно. Гэхдээ бас их хүмүүсийн анхаарлыг татлаа. Google 20 жилийн дараа нэг функц өөрчилсөн байгаа. Та энэ талаар мэдээлээ. Google ч одоо хэдэн мянган функцтэй юуг нь өөрчилсөн. Энэ бол нэлээд анхаарлыг татсаж одоо Google-ийг барыг ингээ хүмүүс сайшааж ийн гэнэлтэй. Тэгээ энэ ямар функц байсан бэ гэхээр username 20 жилийн дараагаар ингээд сольж болох боломжтой болж байгаа юм байна. Өөрөөр хэлэх юм бол та Gmail-ийн урд байгаа одоо нэрийг та солих боломжтой. Жишээлбэл аккаунтынхаа нэрийг tukar@gmail.com гэх юм бол та жилд нэг удаа Tukar энцэн гэдгээ солиод 90 Tukar ч юм уу те тэгээд болох боломжтой. 20 жилийн дараа ингээд солих боломжтой болж байгаа юм байна. Окей. Саяхныг хүртэл солих боломжгүй байсан те. Тэгээд энэ дээр нь мэдээж хоёулаа саяхныг солиогүй лөө. Үгүй тэр чинь шинээр юм бэл. Шинээр байсан тий. Энэ дээр хүмүүсийн одоо хэрэглээг хэлбэрсэлж байгаа нэг зүйл нь бол энэ мэйл дээр та одоо тэр хуучин байсан солиогүй мэйлийнхаа мэдээллүүдээ бүгднийг нь оруулаад тэгээд тэр мэдээлэлээ датагийн зөөвөрлөх боломжтойгоо болж байгаа юм байна. Би өөрөөр Rebellion болгоно. Ирээдүйд орох компанийнхаа нэрийг одооноос хэлээд projecthailmary.com. Окей. За тэгээд дөрөвдүг нь болохоор хуулингийн өнгөрсөн 7 хоногт хуулаа ер нь технологийн компаниуд хүний сэтгцэд нөлөөлөх асуудлаар бол дугаараа хийсэн байгаа. Тэгээд
энэ дээр хятад нэг арга хэмжээ авч байгаа юм л дээ. Бас сонирхолтой. Сайхнаас хятад юун дээр зохицуулалт гаргаж эхэлж байна гэхээр одоо дижитал хүмүүс буюу дижитал хүн мөн дээрээс нь хямрал оюун ухаанаар ингээ бүтээсэн контентэд 18 насныхыг насныхны хэрэглээнд бол хязгаарлалт тогтооно гэж зарласан байна. Энэ юусэн үг вэ гэхээр хятадын сошиал орчинд ер нь одоо хямрал оюун ухаанаар бүтээгдсэн агентууд мөн дээрээс нь юм зар сурталчилгаанууд нэлээд олон болж байгаа юм байна. Тэгээ энэ дээр ямар зохицуулалт хийх вэ гэхээр бүх одоо хямрал оюун ухаанаар бүтээгдсэн зар сурталчилгаа хүнд өрсөжүүлсэн бүхий л одоо контентууд дээр бол энэ хямрал оюун ухаанаар бүтээгдсэн гэдэг заавал стамп одоо байрлуулж өгөх ёстой гэдэг зохицуултыг нэгдүгээр хэлсэн байна. Наадах чинь бид нар асууад байгаа шүү дээ. Хоёрдугаар бүр хуулингийн бас өнгөрсөн сэдвтэй юу холбогдож ирж байгаа гэхээр эдгээр дижитал хүмүүсүүд нь цаанаа донтуулагч буюу компьютер дамжуулж одоо хүүхдүүдийн одоо дэлгэцийн хамааралтай болох одоо нөхцөлийг бол бүрдүүлж байгаа гэж Хятадын засгийн газар үзээд энэ дээр бас зохицуулалт хийж өгч байгаа юм байна. Тэгэхээр Хятад бол бүр ингээд амар хайд байгаа хуурд яваад байгаа байхгүй тий. Бараг энэ чиглэл зохицуулалт гаргасан хамгийн анх дахь улсуудын бараг нэг баг шүү. Стил Америк ч гэсэндээ ер нь ингээд регулейшн гэж яриад байгаа боловч яг тодорхой хэмжээний яг одоо бие даасан журам бол гаргаагүй байгаа. Ерхий журам. Хөгжсөн орнуудтай ингээд дунд нь харьцуулах бол бараг хамгийн регуляц багтай нь бараг Америк байгаа шүү дээ. Харин за тэгээ сүүлийн мэдээ бол энийг хуулиар үргэлжлүүлж ярина. Өнгөрсөн 7 хоногт бол одоо технологийн томоохон компаниуд нэг болох Apple-ийн 50 жилийн юу болж өнгөрлөө. Одоо айн баяр гэх үү те болж өнгөрлөө. Тэгээ нэг хуулиа үргэлжлүүлээд ярих юм чи ингээд орхижээ. Тэгээ энэ 7 хоногийн онцлог одоо 5 мэдээ бол иймэрхүү мэдээлэл. Окей. За баярлалаа. За хоёлаа тэгэхээр deep dive буюу тэрэндээ болохоор 2 мэдээ сонсон байгаа. Эхнийх нь болохоор Apple 50 нас хүрлээ тэр талаар ярина. За хоёр дахь нь болохоор Хятадтай холбоотой. Өмнө ч гэсэн ярьж байсан. Ерөнхийдөө Meta Manus гэдэг компаниг худалдаа авалт хийх үед тухайн үед бол баг ингээд ерөнхийдөө явуулах санаатай байсан. Гэхдээ саяхан тэрэн дээр нэлээд бас одоо эргэлт боллоо, өөрчлөлт боллоо тий. Тэр талаар хоёлаас дэлгэрэнгүй ярина. За тэгээ түүш шууд байлаа подкаст руу гарах. За. Эхний мэдээ бол таны одоо сонгож авсан мэдээ байгаа. Apple-ийн 50 жилийн айн баярыг одоо Samsung-д ажиллаж байгаа хүний өнцгөөс ярих нэ тий. За тэгэхээр ер нь 50 жилгээд хойлоо нэгэнд тоо дурдж ирсэн. Ер нь 50 жилийн дотор Apple компани ямар одоо үзүүлэлтэнд хүрв? Үнийг тоогоор илэрхийлэх юм бол юу байна вэ гэдгийг яриад эхлэе. За ер нь бол энэ 7 хоног бол Apple-ийн 50 жилээр бол шуурлаа. За тэгээд Apple гэдэг компани одоо технологийн компани гэхээс илүүтэйгээр ерөөхдөө бол одоо хүн төрөлхтний бас тий бидний амьдралыг бол бас тодорхой хэмжээнд бол өөрчилсөн компаниудын нэг бол гэж харж байгаа. Хэдийгээр за Apple, Samsung өрсөлдөгч гэсэн одоо Coca-Cola, Pepsi шиг ерөөхдөө нэгэнгүүгээрээ амьдрах боломжгүй, оршин тогтнох боломжгүй одоо ийм компаниуд бол байгаа. Тэгэхээр яхаарахгүй өнөөдөр бол тий өрсөлдөгч гэхээсээ илүүтэйгээр одоо Apple компаниг бол бид нэр ингээд хүндэл үзүүлж одоо ингэж одоо бишрэх тий өнөөдөр ерөнхийдөө энэ сүүлийн 50 жилд ер нь ямар том амжилтууд ямар цэгт хүрвэ тэр талаас нь илүү гоё ярилцмаар байна гэж ер нь бол бодож байна. За тэгээд чи тоо талаас нь илүү жоохон яриач ягээд хэлсэн. За тэгэхээр Apple компани зүгээр ингээд тоогоор ингээд илэрхийлье гэх юм бол за хамгийн ихэнд санаанд орж байгаа нь бол зах зээлийн үнэлгээ байна тий. Тэгсэн чинь яг өнөөдөр бол Apple-ийн зах зээлийн үнэлгээ бол 3.8 одоо триллион долларын үнэлгээтэй ийм маш том ингээ компани байна. Тэгэхээр ерөнхийдөө back in the day те ер нь бол 1 триллион долларын үнэлгээтэй компани хүрнэ гэж одоо баг хүмүүс одоо тэр хүмүүсийн одоо dream те мөрөөдөл ингээд байдаг байсан бол хамгийн анх 2018 оны 8 сард Apple компани түүхэндх хамгийн анхны 1 триллион доллар хүрч исэн компани болж исэн байна. Тэгээд дэлхий дээр мэдээж одоо хамгийн үнцэнтэй компаниар ингээд бол тодорч исэн. За тэгээд тэр чи одоо маш олон жилийн дараа 1 триллион доллар хүрсэн боловч зөвхөн 2 жилийн дотор 1 триллион доллараа 2 нугалж 2 триллион доллар түрээд дараа нь 3 жилийн дараа 3 триллион доллар түрээд тэгээд дараа нь дахиад нэг 2.3 жилийн дараа 4 триллион доллар ингээд тус хурж исэн ийм одоо түүхтэй компани байна үнэлгээний хувьд бол. За тэгээд хамгийн анх бол дэлхийд хизээ хамгийн өндөр үнэлгээтэй компани болж исэн бэ гэхээр 2011 онд
байт юм байна. Тэгээ 2011 он тухайд ямар компанийг давж исэн бэ гэхээр одоо Exxon Mobil гэдэг компанийг давж дэлхийд ирэх одоо 1 номерын компани болж исэн байна. Одоо бол 1 номер биш. Ингээд ерөнхийдөө гинт 1 номер болоод 2 3 руу унаал ерөнхийдөө нэгээс 4 бол ингээд нэг хитэн компани хоорондоо ер нь солилцоод байгаа. Тэр нь одоо Microsoft байгаа, Google байгаа, тэгээ Nvidia, тэгээ Apple гэдэг энэ 4 бол ингээд хоорондоо бол байнгын ерөнхийдөө үзэлцээтэй. За тэгээ босод тоонуудын талаар ингээд ярих юм бол айгуу санаа Apple гэдэг компани, Samsung ч гэсэн ерөнхийдөө тийм маш их бас нөгөө нэг юм cash буюу одоо бэлэн мөнгө гэх юм уу одоо санхүүтэй баланс шийт дээр ингээ байлгаж идэг. Тэгэхээр Apple гэдэг компани өнөөдөр бол нэг 162 тэрбум долларын одоо зүгээр одоо cash тэ мөнгө ингээ зүгээр хэвтээд байж байна. За тэгээд 2017 онд бол ингээ бараг 300 тэрбум 285 тэрбум долларын ийм cashтай маш нэг тийм одоо маш баян л байна гэсэн үг те. Ямар ч компаниг худалдаа авалт хийх ч юм уу ингээ ямар нэгэн стратегийн одоо хөрөнгө шаардсан одоо үйл явдлуудад бол ингээд байнга шууд орох ингээ боломжтой. Бусад одоо хөрөнгө оруулалтын банкнаас ч юм уу ингээд өөр 3 дахь этгээдээс мөнгө босгох ямар ч шаардлагагүй одоо компаниудын бол ингээд нэг байгаа. За тэгээд жилийнх нь орлого бол ингээд 400 тэрбум доллар. Би нэг хэдэн жилийн өмнө Apple дээр яг бүтэн ер нь судалгаа хийжсэн. Тэр үед бол 350 байсан. Одоо бол ингээд 400 тэрбум доллар давчиж жилийнх нь орлого нь тэр нь юу гэсэн үг вэ гэхээр өдөр болгон 1.1 тэрбум долларын орлого одоо Apple хийж олж байна. За тэгээд яг өнөөдрийн хоёулангийн Gigatalk podcast 1 цаг явж байгаа. 1 цаг яваад дуусгаад Apple компани 45 сая долларын орлого хийсэн байх. Зөвхөн 1 цаг дотор тийм. 1 цаг. Хоёул 1 Gigatalk хийгээл хоёул бол 1 Gigatalk хийгээл яг нэг одоо зардал гардаг шүү дээ. Эхнийх бол нэмэгтэй. Тэгээд Apple бол 1 цагийн дараа 45 сая долларын орлоготой юм компани байна. За тэгээ өөр нэг юмыг бас дуртахад тоо гэхээр бас энэ санхүү гэхээс илүүтэйгээр бас нөгөө харилцагч талаасаа тий. Тэгэхээр яг нь технологийн компани Samsung ч гэсэн бид нэр нь ярьдаг хамгийн гол бидний нөгөө нэг хардаг нэг одоо KPI юм уу статистик нь болохоор active device гэдэг. Одоогоор одоо идэвхтэй яг үнэ идэвхтэй байгаа хэрэглэгч гэхээсээ илүүтэйгээр device-ийн тоо гэж яриад байгаа. Одоо жишээлбэл MacBook, iPhone гэлүү тийм. Яг үнэ тэр дотор нь одоо тий iPhone, MacBook одоо ерөнхийдөө бүгд орж байгаа тий. Энэ бүх iPad эдэрч бас байгаа. За тэгэхээр энэ идэвхтэй device-ийн тоо өнөөдөр буюу 2026 оны 1 сарын байдлаар 2.5 тэрбум хүрсэн байна. За 2.5 тэрбум гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр дэлхийд нийт нэг 8 тэрбум хүн амтай. Тэгэхээр 3 хүн болгоны нэг нь өнөөдөр ерөнхийдөө Apple-ийн ямар нэгэн бүтээгдэхүүнтэй байна гэж яг харж юу нь бол болохоор байна. За тэгээд ийм л одоо мангар том компани байна. Тийм. За баяр хүргээ 50 насарсан. За одоо би баярлалаа гэж. Төрсөн өдрөө мэд. Дараагийн асуултаас өмнө нэг ийм та ингэж эхэллээ шүү дээ. Ингээд Samsung бол ингээ өрсөлдөгч гэхээсээ илүү нэг нэгээрээ ингээд оршин тогтнохгүй бид нар биширдгээ гэдээ эхэлж байна те. Яг зөв хувь хүний өнцгөөс ч асуухад ер нь ингээд Samsung гэхээр л ингээд өдрөө алган ч юм уу ингээл Apple-ийн датаг хараад ингээл манахаас өсчөө буурчуу гэж өдөрт нь ингээл бүртгээ байж тийм үү эсвэл нэг тоодгүй юм уу? Тоохгүй шүү дээ. Ерөөс. Тоож харахгүй. Хадлаа. За юу ахгүй юу? Наад асуултыг чи хариулахын тулд яг 30 секунд Samsung юу гэдгийг амар хурдан эхлээд илэрхийлэх ёстой. Яагаад гэх юм бол бид нэр зарим салбар дээр Apple-тай өрсөлдөгч, зарим салбар дээр Apple-тай стратегийн хамтрагч, одоо баг түнш, зарим салбар дээр угаасаа огтлцохгүй байхгүй юу? За тэгэхээр Samsung ч нөөрөө болохоор одоо 82 төрлийн компанитай ийм том групп байгаа. Тэр 82 компанийх нь нэг нь л одоо electronics компани байгаа, Samsung Electronics гэдэг. Тэг ингээд нийт 82 компани дотор нь бол ингээд зөндөө өөр компаниуд байгаа. Тэрэнд нь одоо за даатгалын компани ч байна, за real estate-ийн одоо үйл хөдлөлийн хөрөнгийн компани ч байна, за shipping ч байна, за одоо юу ч үгүй юм бүр тий finance байна ингээд зөндөө ол юм. Тэрнийхэн дотор нь болохоор ганц electronics гэдэг байгаа. Тэгээ electronics гэхэд л өөрөө өнөөдөр жилд 250-аас 300 тэрбум долларын орлоготой одоо Apple-тай одоо өрсөлдөх үйс юм компани байгаа. Тэр дотроо болохоор бид нэр ухаалаг утас болон ухаалаг бүтээгдэхүүнүүд тэрэн дээр нь болохоор өөр device одоо цаг маягийн гэдэргээл те тэдний бүгдийг хамарсан нэг одоо салбар байгаа. Division гэх юм уу. За нөгөөх нь болохоор
бид нар болохоор TV division одоо юу гэж байгаа. За тэр нь болохоор зурагт болон зурагтай одоо холбоотой зүйлүүд гэхээр дэлгэц хүртэл бас тэд нар орж байгаа, мониторч дотор нь орж байгаа, дотор нь одоо лаптоп ч дотор орж байгаа зөндөө юмнууд байгаа. Тэр нь болохоор зурагт болон зурагтай холбоотой бүх юмнууд дэлгэцийн одоо division байгаа. За гурав дахь нь болохоор бид нар бас интернет 5G 6G тэдний бүгдийг бас ингээд холбодог. Чи ер нь дэлхий дээр хаана л ямар л одоо интернет байна. Chances are 3 компанийн нэг нь болохоор Samsung, Alcatel-ийн бүх одоо интернетийн тэр холболтуудыг одоо бид нар бол хийж байгаа. За дөрөвт нь ярьж ирсэн юм байна тийм. Дөрөвт нь болохоор biologics гэдэг бас байгаа. За тэгээ тавдах нь болохоор мэдээж semiconductor буюу одоо хагас дамжуулагч те. За тэгэхээр энэ одоо том салбар дээр бид нар хаана Apple-тай өрсөлдөж байгаа нөхөр яг нөгөө эцсийн хэрэглэгчийн хувьд болохоор бид нэр яг амар өрсөлдөгч юм шиг те. Яг одоо Apple-ийн iPhone, бидний одоо Galaxy Fold болч юм уу. Яг энэ ухаалаг утсан дээр бол яг харахгүй өрсөлдөгч нь мөн of course. Тэгтээ хаана бид нар стратегийн түнш байна вэхээр одоо Apple-ийн одоо утасны тэр дэлгэцийг бол чинь бид нэр одоо үйлдвэрлэж байна те. За тэгээд артлынх нь одоо хагас дамжуулагч юм. Тэгэхээр хагас дамжуулагч тэд юу чипээ өөрсдөө хийдгэлтэй. Гэхдээ эднэр дээр бол ингээд нэг бол огтлцсон, нэг бол ингээд түнш. За бүр огтлцохгүй ингээд юмнууд ах юм бол сайн ингээд ясаа одоо networks, biologics эднэр дээр бол одоо TV эднэр дээр бол баг ерөнхийдөө бол өрсөлдөхгүй. Тэгтээ одоо монитор эдэр дээр бас өрсөлдөн. За тэгээд юу лаптоп дээр бас өрсөлдөн. Иймэрхүү байдалтай. Тэгтээ ингээд бүр том зургаар ингээд хараад үзсэн бол хаанаас өрсөлддөггүй гэхээр Apple өөрийнхөө нөгөө нэг одоо экосистем те. Тэр нь болохоор те iOS, бид нар болохоор Android гэхээр хэдийгээр яг энэ смартфоны одоо том зах зээлийн хувьд өрсөлдөж байгаа ч гэсэн яг юу operating system, үйлдвэрлэлийн системийн дотор бол бас ингээд өрсөлдөхгүйгээр ингээд ер нь бол нэлээд янз бүрийн л одоо аргаар slice хийж болж байна те. Окей. За буцаага 50 жилийнхаа юу руу орё, дөрөвгөө орё. Ер нь бол би санаад байна. Миний анхны iPhone чинь iPhone 4 байсан байхгүй юу? Ингээл жижигхэн дөрвөлж юм те. Ер нь бол хүн болгоны хамгийн одоо дуртай iPhone нь бол миний бодлоор 4 эсвэл 5 байх гэж би бол зөвхөн хувьдаа бодож байна. Тэгэл нөгөө ахыхаа 3GS-ийг харчаал iPhone ямар гоё юм бэ гэж бодоол. Тэр үед чинь тэгэл 4 цагаан өнгөтэй 4 аваад бүр дэлхий хатгах юм шиг л баярлжлаа. Тэгээ тэр үед бол юу ясны Steve Jobs-ийн ном гарсан. Тэгээ энэ дээр бид юу асууч юм нэхэр ер нь Apple-ийн үүсгэн байгуулагчийн талаар хойлоо жоохон ярихгүй бол энэ сэдвүүдээр болохгүй. Инновацийг одоо түгээгч маш гайхалтай юм байгаа. Тэгэхээр Steve Jobs гэж ер нь юм бэ гэж. За Walter Isaacson-ы Steve Jobs гэдэг маш гоё ном байдаг. Тэрийг би нэг 2 или 3 жилийн өмнө ер нь бол яг уншиж байсан. Айгүй сонирхолтой байсан. Walter Isaacson тэгээ дараа нь бас Elon Musk-ын талаар бас ном бичсэн. Өөрийнх нь bio. Тэрийг бас хүмүүс зурал уу тий? За зурал тий. Тий ер нь bio бичдэг. Тий. Тэгээд одоо баг Jensen Huang бичгчиж бол магадгүй. Зөв миний харж байгаагаар бол бас нэлээд олон хүмүүс энтэй бас адилхан л боддог баг. Steve Jobs-г ингээд би бодохоор нэг the Michael Jordan of одоо tech юм уу те ер нь бол энэ технологийн баг одоо хамгийн одоо greatest mind гэх юм уу те хамгийн одоо тийм revolutionary хүмүүсийн нэг бол гэж би боддог. За тэгээ Steve Jobs-ын талаар зүгээр карьер талаас нь ингээ хальт ингээ дуртах юм бол гурван хэсгээс бүрдэж болно гэж хард юм шиг байна. Тэгээ эхний хэсэг буюу одоо act 1 за эхний хэсэг нь юу болсон вэ гэхээр 1976-аас 1985 он гэж хардаг тий. Тэгэхээр 1976 онд болохоор хамгийн анх нөгөө бүх хүмүүс нөгөө гаражинда компани нээдэг гэдэг шиг бас л адилхан тэгдэг. Гэхдээ яг тэгсэн юм мэдгүй ямар нөгөө Steve Wozniak гэж залуутай нийлээд Apple гэдэг компаниг 1976 онд ерөнхийдөө бол нээж исэн. За тэгээд тэрнийхээ дараа 2 бүтээгдэхүүнийг гаргасан. Тэр нь болохоор Apple 2 Macintosh гэдэг. Чи бол мэдгүй байх чам төрөг байх даа. За тэгээд хэдийгээр тэр компаниас нэлээд сайн яваад тухайд Apple компани сайн явсан ч гэсэн Steve Jobs-ын хувьд бол бас яг нэг тийм одоо стартап маягийн тийм entrepreneurial хүн боловч яг нэг тийм том компаниг те одоо яг менежментийн аргаар одоо тэгж одоо явах илүү нэг тийм mature арай болж чадаагүй байна гэсэн үүднээс ерөнхийдөө 85 онд бол одоо Apple-ийн board буюу одоо тууз нь Steve Jobs-ыг бол халж исэн. Ажлаас нь бол халж исэн. За тэгээд манай хүн чинь тэгээ 2 дугаар акт руу орж ирж байгаа. Тэр нь болохоор 1985-аас 1996 оны үед болсон үйл явдал. За тэгэхээр
гэхээр манай Apple-аас халагдсныхаа дараа өөрийнхөө өөр нэг компаниг бий болгоод тэр нь болохоор Next гэдэг компани. Тэр нь болохоор илүү нэг тийм high-end компьютер хийдэг нэг team компаниг өөрөө бий болгоод за тэгээд явж байхдаа бас нэг тийм жижигхэн нэг тийм графикийн одоо компаниг худалдаж аваад тэгээд тэрийгээ ингээд яг одоо компьютер графикаар анимашн буюу одоо хүүхэлтэй хийдэг болгоод за тэр нь ингээд ирээдүйд Pixar болж хувираад тэгээд ингээд Toy Story эдрийг гаргаад ингээд явж исэн одоо нэг тийм өөрийнх нь нэг үе байна. За тэгээд 3 дахь үе буюу Act 3 нь болохоор буцаад тухайн үед бол үнэхээр тэр нэг менежмент нь те Apple компаниг бол ингээд сайн авч явж болж чадаагүй. За тэгээ Apple баг одоо дампууртлын баг байдалд ингээд ерөөхдөө бол ирж байсан байлээ. За тэгээ 97 онд Steve Jobs-ыг буцаад ерөөхдөө тэр Next гэдэг тэр өөрийнх нь бий болгосон компаниг худалдаж аваад тэрийг худалдаж авахд Steve Jobs хамт одоо буцаад Apple руу орж ирэхдээ дахиад Apple-ийнхаа CEO буюу одоо захирлаар орж ирсэн. За тэгээд Rest is history гэдэг шиг дараа нь тэгээ 2007 онд тий iPhone-ыг бас ингээ бий болгоод тэгээд удалгүй Apple чинь ингээ дэлхийд дээрх нэг номерын үнцэнтэй компани болжээ гэж за Steve Jobs-ыг яг хуу одоо карьер талаас нь харуул тийм байна. За хувь хүн талаас нь бас ерөнхийдөө бол ер нь бол ярьж болно. Ярих юм уу? Ярих. Болно. За яг би зүгээр ботсон. Яг хоёулангийн одоо подкаст чинь ямар 3-4 цаг ба штэ. Steve Jobs-ыг ярих юм бол одоо бүхэл бүтэн өдөрч ярьж болно. Гэхдээ зүгээр ганц хоёр зүйлүүд миний тэр номын уншсанаас ер нь хамгийн таалагдсан зүйлүүд гэх юм бол нэгдүгээрт энэ одоо intersection of art and science гэж байгаа. Тэгэхээр энэ шинжлэх ухаан одоо урлаг гэх юм уу те энэ хоёрыг ингээд хамгийн одоо огтлцуулсан хүмүүсийн нийгэм болов уу гэж зүгээр надад бас санагдчихсэн номыг уншиж байхад. За юу гэсэн үг вэ гэхээр Steve Jobs чинь яг үнийг хэлэхэд буддист хүн байсан байхгүй юу? Zen Buddhism дэр нь маш тийм орсон хүн байсан. Тэгээд 1974 онд энэгтэх рүү 7 сар зөвхөн одоо энэ буддын шашны ухаанаар гүн ухаанаар ингэж хичээлж исэн. Тэгээд тэр үед тэр номон дээр юу гэж гарч ирсэн бэхээр юу илүү pick up хийсэн бэ гэхээр ер нь одоо энэ буддын шашин эднэр чинь нэг тийм юу штэ нэг онцлог нь болохоор нөгөө нэг simple бүх юмыг ямар тийм ер нь simple байх хэрэгтэй хялбар энгийн байх хэрэгтэй гэдэгтэр маш их одоо акцент өгдөг тий тэгээд нөгөө one mindedness одоо mindfulness гэлээд нь штэ ямар нэгэн юмд ингээд ямар ч одоо distractionгүйгээр одоо яг ингээд focus хийх одоо чадвар ч юм уу тий тэр хоёр зүйлийг ингээд амарсан авсан юм шиг байгаа. Тэгээд дараа нь тэр нь болохоор эргэж одоо Apple-д ингээд хурж ирэхтэй айгу их нөлөөсөн. Одоо чи Apple-ийн ингээд бүтээгдэхүүнийг харах юм бол бүр вау амар minimal амар тийм focused тий тэгээ амар тийм төгс perfect тэгээд амар тийм simple. За арай их одоо яагаад вэ би гэхдээ ер нь бол яг тэр нь надад айгу таалагдсан. Тэгээд нөгөөх нь болохоор perfectionist гэж байгаа. Ямар ч юмыг ер нь төгс хийдэг тэр чанарыг бас Steve Jobs авсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр номон дээр нь гардыг нэг сонирхолтой юм тэр Mac desktop Mac гэх нөгөө компьютер ингээ хийж байгаа байхгүй юу. Тэг ингээд уртаалмал одоо тий тэр одоо үйлчлэгээ operating system дээр ингээд амар гоё одоо minimalist тэгээ simple тэгээ амар тийм төгс хийж байгаа. Тэгсэн чинь яг тэр нөө арталынх нь одоо хэсгийг нь болохоор зарим инженерүүд нь угаасаа одоо эцсийн хэрэглэж хийзэж харахгүй юм чинь арталынх нь ингээ хэсэг нь юу ямар ч харагдчихсэн дотроо юу одоо ямар ч байсан яад ингээд тэгэхэд бол ерөөсөө тэрэн дээр бол Steve Jobs хийзэж одоо булт хаанч булт хийдэггүй. Тэгээд бүх юмыг ер нь төгс байлгахыг маш их хүсдэг байсан. За тэгээ 3 дахь зүйл нь болохоор тийм ч учраас бүх юмыг төгс байлгахын тулд end to end буюу эхлэлээс төгсгөл хүртэл одоо бүх энэ үйлдвэрлэл те тэрийгээ өөрөө барих хэрэгтэй гэсэн нэг тийм бас хатуу одоо гайдлайнтай байсан гэх юм уу философитой байсан. Тийм ч учраас өнөөдөр Apple одоо дэлхий дээр хамгийн ганцхан өөрөө одоо closed ecosystem, full ecosystem те hardware ч өөрөө барьдаг, software ч өөрөө барьдаг. Тэгэхэд түүхэндээ зөндөө удаа одоо Bill Gates өөрийнхөө Windows-ыг шахах иймэрхүү тохиолдлууд бол зөндөө гарч исэн. Тэгэхэд ерөөсөө тэр алхам бүр дээр баг өөр одоо захирал байсан бол илүү business minded те бизнес сэтгэлгээтэй хүн байсан бол окей. Одоо хамтрия одоо Intel-ийг оруулъя, Windows-ыг оруулъя те үгүй бүх юмыг ингэж өөрөө хийснээрээ одоо дараа нь эцсийн хэрэглэгчдэд хамгийн тэр төгс шийдлийг ер нь бол ингэж олж чадчихсан. Тэгэхээр энэ бол бас маш сонирхолтой. Тий. Тэгэхээр энэ нь бол яг Steve Jobs-ийн л одоо юу юм болов гэж би хараад байгаа шүү дээ. Окей, жоохон юу яхад таны ер нь
хамгийн дуртай Apple-ийн бүтээгдэхүүн вэ? Эсвэл жоор ингээ атархдаг ч юм уу те? Мэдээж iPhone тий. Надад тэгтээ бүтээгдэхүүн нь мэдээж төгс. Тэгтээ би Steve Jobs-ыг ингээ бодохоор Apple-ийг ингээ бодохоор юу надад хамгийн ихээр таалагддггүй гэхээр storytelling. Одоо түүхээ storytelling гэдэг чинь маркетинг л гэсэн үг шүү дээ тий. Тэгээд Apple event гэж одоо бол болдог. Одоо ингээд чи Apple event-ийг харах юм бол бүх юм нь ингээд pre-recorded аль хэдийн ингээд бичигдсэн. Амар сүртэй видео мэдээ. Тэгтээ баг хүн үзгээ байцсан. Ягаад гэвэл тэрэнд бол яг нэг тийм сүнс одоо soul баг байдаггүй. Ягаад гэвэл яг тэрэн дээр ингээд нэг тийм тухайн хүний яг юу хүсэж байгаа тий. Яг тэр нөө founder сэтгэлгээ байхгүй болсон байж магадгүй тий. Нөө team cook чинь илүү operational талтай болохоор тэгэхэд тухайн үед бол ингээд Steve Jobs-ийн Apple event гэдэг бол ингээд бүр wow, it's like a party тий баг концерт болж байгаа юм шиг тий. Тэгээ тэрэн дээр маш их акцент үг өгүүлбэр болгон тэрэн дээр яаж storytelling-гээ хийнэ вэ гэдэг дээр бол Steve Jobs маш их цаг өнгөрөөдөг байсан юм билээ. Тэр номыг бол уншиж хахад тэр бол надад маш тийм сонирхолтой санагдсан. Тэгээд дэлхий дээр хамгийн одоо технологийн хувьд хамгийн лаг маркетингийн ивент эсвэл нэг хэсэг гэх юм уу тэр болохоор iPhone-ы гаргалтын үе гэж хүмүүс ярьдаг байхгүй 2007 онд яасан бэ гэсэн чинь Steve Jobs амар сонирхолтой би өнөөдөр та нарт ийм 3 гой бүтээгдэхүүний ланч одоо хүргэнэ гэх тий эхний бүтээгдэхүүн нь болохоор манай iPod угаасаа аль хэдийн iPod гарсан байсан. Тэгээд чи баг iPod-ыг мэддэг болоо. Миний одоо хамгийн би яг ярих чил хамгийн дуртай нь iPod. Окей, за би чамаар яриулна. Яг энийг дуусаад 3 гой бүтээгдэхүүн гаргана. Эхний бүтээгдэхүүн нь болохоор энэ сайжруулсан хэлбэрийн iPod илүү ингээд том болцсон заяа. Тэгээ гой touch screenтэй. Тэр чинь touch биш нэг ингэдэг байсан шүү дээ. Тийм биш яг touch screenтэй iPod. За миний хоёр дахь бүтээгдэхүүн болохоор яг энэ одоо утасны индустриг бол би ингээд revolutionize ингээ хийх юм бүтээгдэхүүн байгаа. За 3 дахь миний одоо гаргаж байгаа бүтээгдэхүүн болохоор одоо яг энэ одоо коммуникац интернетийг одоо би revolutionize ингээ хийж байна. Ийм 3 ийм одоо бүтээгдэхүүнийг би өнөөдөр ланч хийж байна. Тэгээ тэрийг ингээ тавтаад байсан. Тэгсэн чинь ингээд overtime ингээд яг үзэгчд нь ингээ ойлгож байгаа байхгүй. Энэ чинь 3 тусдаа бүтээгдэхүүн биш юм байна штэ. Энэ чинь 3 ийм revolutionary бүтээгдэхүүн хувьсгалыг нэг бүтээгдэхүүн нөгөө ингэж оруулсан юм байна гэх. Тэгсэн чинь мега iPhone гаргаж ирээл тэгэл damn яг гарч ирээл BlackBerry баг түүх болсон тий маргааш нь. Вау. Гахалтай. iPod гэснээс миний ер нь хамгийн Apple-ийн дуртай тэгээ баг хамгийн анхны танилцж байсан бүтээгдэхүүн баг iPod. Яг таны сайн ингээ хэлж байгаа эргүүлдэг. Тэгээд нэг завдаг байсан юм нөгөө iTunes-тэй ингээ холбож дуу оруулдаг. Тэгээ надаа нөгөө iTunes-тэй компьютер байхгүй. Тэгээ манай үеэл ах надаа iPod бэлгэлжсэн байхгүй юу. Тэгээ ингээд нөгөө AUX оролттой ингээд өнгөд дэлгэцтэй тэгээ ингээд цэнхэр юутай дэлгэцтэй ч үлээ. Тэгээд хамгийн гоё мэдрэмжтэй миний ер нь Apple продуктууд бол iPod байсан. Тухайн үедээ ч бас ер нь л гоё байсан. Тэгээд ер нь ингээд сүүлийн асуулт руу ороход таасаа ингээд 9 сард ийм ивент болдог. Энэ бол ингээд фокуст гэж ярьж байна. Маш олон өөрчлөлтүүдийн талаар дурдлаа. Тэгээ ер нь ямар одоо томоохон өөрчлөлтүүдийг энэ зах зээл дээр авчирсан юм бэ те. Гар утасны зах зээл дээр бол бүр маш том өөрчлөлтийг ингээд та авчирсан гэж ярьлаа. За миний хувьд нь штэ music industry дуу яг чи түрүүн ярьж байна. Чи iPod, iTunes байхын өмнө яаж дуу сонсдог байсан бэ? Кассет, эсвэл одоо тийм үү? Чи одоо альбом худалдаж авч л ер нь бол сонсдог байсан. Интернетээр дуу сонсох боломж тухайд байгаагүй. Яагаад гэвэл чи интернетээр дуу сонсъё гэхээр нөгөө pirate болоод байдаг байсан. Айгүй их нөгөө pirating яваад байдаг байсан. Тэгэхээр нөгөө нэг яг энэ одоо хөгжимчд гэх юм уу те одоо music одоо artists болохоор яг одоо дуугаа л интернетээр хүрэх боломжгүй байсан юм шиг байгаа. Тэгсэн чинь Steve Jobs was the first person хамгийн анх яг Apple-аар өөрийнхөө тэр одоо хаалттай iTunes гэдэг одоо платформыг бий болгоод те тэгээд тэргээрээ дамжуулаад сонсох арга distribution channel-а болохоор iPod гэж гаргаад тэгээд чи iPod-н дээрээ болохоор тэр дуунуудыг одоо үнэтэйгээр мөнгө төлж аваад тэр үе subscription араа гараг байсан тий. Одоо баг одоогийн хүмүүс мэдэхгүй л те. Ингээ яг чи худалдаж авдаг гэсэн байгаа даа. Тэгээд сонсож байгаа байхгүй. Тэр болгон дээр болохоор тодорхой одоо хувийн буцаад яг одоо artist руу ингээ өгч ин тий. Тэр одоо энэ дууны салбарыг industry-г ингэж digitalize ингэж болгосон хамгийн анхны хүн байхгүй юу? Тэрийг баг хүмүүс мэддэггүй. Дууны entire industry өнөөдөр Spotify яагаад бий болсон бэ те?
эний чинь одоо хамгийн анхны тэр тавилтыг бол Steve Jobs гаргаж ирсэн номер 1. За хоёр дахь нь бол хоёулаа мэдээж сая юуг бол ярьлаа. Гар утсыг бол ярьлаа. Смартфоныг of course we don't have to talk about it тий. За тэгээд дараа нь одоо бүх номны industry байна. За тэрэн дээр магадгүй Steve Jobs байсан. Эсвэл магадгүй одоо хэн байсан бэ? Jeff Bezos тий. One of the two. За анимашныг бол ингээд яхахгүй ярих хэрэгтэй тий. Тухайн үед бол ингээд 2D байдлаар л хүмүүс одоо ямар нэгэн хүүхэлтэй хийхэд бол ингээд зураал яадаг байсан. Тэгэхэд яг компьютер график яг тийм одоо технологиор ямар нэгэн одоо хүүхэлдэйн киног одоо анимашныг хийдэг анхны бараг технологиг бий болгож хамгийн анхны одоо дэлхий дээр тийм мангар successful тий Toy Story гэдэг тэгээ энэ Pixar-ыг өнөөдөр бий болгоно. Wow, how like тий тэгж байгаа байхгүй. За тэгээд өөр бас нэг сонирхолтой юм retail гэдэг нь үс өгөхөөр тухайн үед бол ингээд ямар нэгэн одоо чи дэлгүүр рүү ороод өөрийнхөө бүтээгдэхүүний худалдаа авалтыг хийгээл гараа явдаг байсан. Тэрэнд бол ямар ч нэг тийм одоо experience юм байхгүй, нэг тийм premium feeling ерөөхдөө байдаггүй байсан. Тэгэхэд хамгийн анхны одоо Apple Store тий тэр Apple Store wow ямар John Ive бол яг chief designer яг гол одоо юу байдаг. Тэр номон дээр бол Steve Jobs амар оролцсон байсан. Тэгээ хамгийн анхны тийм experiential одоо сториг бий болгож байсан тий. За тэгээд тэр дотроо болохоор Apple Genius Bar гэдэг одоо зөндөө олон лаг одоо тех хүмүүс тий. Тэд нар ингээ зөвхөн чиний нэг IT биш гэхээс илүүтэйгээр ийм одоо шал өөр нэг тийм experience-ийг болж өгч байгаа байхгүй сервис ингээ үйлчлэгийг бий болгосон гэдэг ингээд ер нь бол ингээ яриад байх юм бол дуусахгүй. Бид нэр мэдэхгүй зөндөө олон салбаруудыг ингэж анхдагч байсан компани юм байна л да. Надад дахиад нэг ганц хоёр асуулт байна. Ярьчих. Асууж. За эхний юу нь болохоор хоёлаа сая нөгөө Apple Store-ыг ярьсан чинь надад нөгөө хоёр дахь зах зээл аягүй сонирхолтой санагдаад. Ер нь ингээ Samsung-ыг за ингээ зөвхөн гар утсан дээр л яриа л да. За Apple-ийн бүтээгдэхүүнүүд бол хоёр дахь зах зээл дээр ер нь үнэ 20% алдчихж байгаа. Гэтэл Samsung-ийн бүтээгдэхүүнүүд ер нь нэг 50 орчим хувийн үнэ бол хандлагатай байдаг. Буюу ингээд маркет дээр ер нь үнэ Apple ч ингэж жоохон бариад идэв штэ тий. Энэ дээр одоо юу нөлөөлөд ингэж барьд юм бэ? Энэ дээр та судалгаа хийжсэн үү? Наадхан дээр чинь бид нэр айгүй олон жилийн судалгаа ерөнхийдөө хийжсэн. Тэгтээ яг тэр яг одоо яг тусгай мэдээллүүдийг бол мэдээж одоо задлах боломжгүй. Тэгтээ бол чиний хэлж байгаа бол маш үнэн. Яа харахгүй iPhone гэдэг утас бол тийм одоо премиум утас учраас хоёр дахь зах зээл дээр бол өөрсдийнхөө үнийг бол маш бага хувиар бол алдчихж байгаа. 20 яг нэг 40-50% бол алдчихж байгаа. Samsung-ийн утас юм уу эсвэл одоо бусад өрсөлдөгч утсуу тий. Тэд нар бол илүү өндөр хувиар бол алдчихж байгаа. Тэр бол яг нэг талаас харахад бол quality чанар нөгөө талаас харахад бол одоо нөгөө одоо премиум гэдэг одоо тэр feeling байна тий. Премиум feeling байна. Тий. Гурав дахь нь болохоор яг үннийг хэлэхэд Apple тэр нөгөө нэг хоёр дахь зах зээл дээр гаргаж байгаа тэр утаснуудынхаа арт талынх нь тэр supply chain бас маш контролтой барьдсан билээ. Тэр нь юу гэсэн үг гэхээр одоо нэг хэсэг нь трейд энэ ихгүй юу. Чи одоо iPhone утсаа 2 жил барьсныхаа дараа store дээр өгөн гутаа жоохон апгрейдлээд авдаг шүү дээ жоохон мөнгө өгөөд. Тэгээд тэр утас чинь болохоор тэрий чинь iPhone биш Apple худалдаж аваад буцаад чамаас аваад тэнгуүтэ тэрийг дараа нь нэлээд sophisticated процессор болохоор буцаад одоо сайжруулад тэгээд тэрийг дараа нь Amazon ч юм уу өөр одоо distribution channel-уудад ингэж буцаад зардаг байхгүй юу. Тэгэхээр яг тэр контрол дээр болохоор Apple амар тийм одоо нөгөө нэг гүнзгий оролцдог учраас угаасаа хоёр дахь зах зээл дээр гарч байгаа тэр утас нь нэлээд өндөр чанартай байгаа байхгүй юу. Тэр supply артлын supply chain-ыг бол бид нар харддаггүй. Тэгтээ тэрэн дээр бол бас нэлээд operationally бол сайн юу хийсэн бэлээ. Тий. Окей. За хамгийн сүүлийн асуулт ер нь бол ингээд томоохон зүйлсүүд өөрчлөлтийг нь асуусан юм чи одоо ер нь цаашид яах гэж байна вэ гэдэг талаар асуухгүй бол байж болохгүй. Тэгэхээр ер нь хөл Apple-ийн орой ирээд өг. Жох харилцаа. За бүр том зургаар нь харах юм бол өнөөдөр ч гэсэн нийт Apple-ийн 400 тэрбум долларын 52% нь өнөөдөр iPhone-оос ирж байгаа. iPhone-ы худалдаа авалтаас. Тэгэхээр iPhone гэдэг одоо бүтээгдэхүүн бол Apple утасны Apple компани одоо хамгийн өндөр зах зээл буюу хамгийн өндөр одоо орлого оруулж байгаа нэг хэсэг бол яа харахгүй мөн. Тэгтээ одоо смартфон буюу ухаалаг утасны жил болгоных нь тий одоо growth гэх юм уу борлуулалт нь бол ингээд багасаал байгаа. Тэгэхээр тэр чинь юу гэсэн үг вэ гэхээр ерөнхийдөө илүү service
based industry болж эхэлж байгаа байхгүй юу. Service based юу гэсэн үг гэхээр Apple чинь дотор болохоор зөндөө олон бас үйлчилгээнүүдтэй. Тэр нь за Apple Music гэж болно, Apple Store гэж болно, Apple Care гэж болно, за Apple Pay гэж болно тий. Миний бүр нэлээд мэддэг одоо хэсэг байгаа. Тэгээ эднэр нь болохоор нийт орлогынхоо одоо бүр нэг 2-3% байдаг байсан бол өнөөдөр 2026 онд 25% болцсон байгаа. Тэгэхээр нийт орлогын нь 25%-ийг өнөөдөр services industry бол ингээ үзүүлж байна. Тэгэхэд одоо iPhone-ы яг энэ hardware бүтээгдэхүүнүүд нь болохоор margin буюу одоо ашигийнх нь margin болохоор нэг 40% мөвтэй байдаг бол энэ services margin болохоор 70-80% тэй байгаа байхгүй юу. Тэгэхээр маш өндөр ашигтай байна гэсэн үг. Тэгэхээр чи Apple гэдэг компаниг ингээ бодоод үзэх юм бол өнөөдөр аль хэдийн 2.5 тэрбум одоо девайстай байна, active девайстай байна тий. Тэгэхээр энэ девайс болгоноос мөнгө хийх боломжтой гэсэн үг. Тэгэхээр илүү юм яг одоо active device дээрээ суурилсан тийм services буюу одоо үйлчилгээний компани болж хувирж байгаа. Ер нь бол бүр том зургийг харах юм бол за одоо нэгээр ингээ хараад үзэх юм бол за iPhone утас дээр юу болж байна гэхээр нөгөө iPhone Air гаргасан шүү дээ тий. Тэр Air гаргасан нь юу гэсэн үг гэхээр foldable руу ерөөхдөө одоо шилжиж гинэ гэсэн сигналыг бол бид нарт бол өгсөн байгаа. За Mac буюу одоо лаптоп дээр болохоор дөнгөж сая Neo гаргасан. За Neo бол бүр зүгээр л будаа болохлаа сая. The entire laptop industry is like shook. Заяа. Яагаад вэ гэсэн чинь Mac чинь дандаа одоо өндөр зэрэглэлийн одоо премиум сектор дээр ингээ байдаг байсан чинь саяхан эн чинь $500 6 зал те mass сектор дээр амар хүчтэй Neo компьютер гаргаад ирсэн чинь нөгөө бусад одоо лаптопууд бол бүр үнэхээр гэрэн шок заяа. Тэр бол амар том зашаасан гарлаа. За машин дээр, карн дээр болохоор Apple бол за яг өөрийнхөө машиныг бол бид нар бол үйлдвэрлэхгүй байна гэдгээ бол одоо бол хэлсэн байгаа. Тэгвэл машины индастри дотор болохоор доторх одоо тэр софтвер дээр бол ингээд бид нар орж ийна гэсэн мэдээлэл бол гаргасан. За хиймэл оюун ухаан дээр бол яа харахгүй жоохон хойно байгаа. Тэгвэл хойно байгаа нь өөрөө баг эргээд өнөөдөр benefit болоод эхэллээ. Яагаад гэвэл яг үнийг хэлэхэд too much AI бүр хаамаагүй хүн болгон AI яриад байна. Өнөөдөр баг тэр утсан тийм олон AI функцтэй байх хэрэгтэй мө хэрэггүй мө те. Тэгэхэд Apple өнөөдөр яг нөгөө нэг зүгээр л simple энгийн гэдэг нь баг буцаад маркетингийн баг сайн зохилт болоод эхэллээ. Тэгвэл мэдээ Siri одоо сайжирч байна, OpenAI-тай ажиллаж эхэлж байна, өөр хинтэй ажиллаж эхэлж байна, Gemini-тай ажиллаж эхэлж байна те. Тэрэн дээр бол илүү нэг тийм cautious monitor байдалтай бол ингээ байна. Service industry хоёулаа түрүү ярьсан. За VR бол ингээд Apple Vision Pro-тай байгаа. Тэгвэл тэр нь бол $3,500 учраас маш үнэтэй байна. Хүмүүс бол маш сонирхолтой байгаа ч гэсэн худалдаа авалтанд борлуулалт нь бол өнөөдөр бол төдийлөн бас яг сэтгэлд бол ингээ хүрхгүй байгаа. За ингээд нэгээр нь харж үзэхэд нэг иймэрхүү байна да. Тэгээд Apple гэдэг компани бол хүчтэй байна шүү. Tim Cook тэгээд retire хийн гэсэн чинь үгүй байна. Зодог тайлахгүй байсаар байна гэсэн байна. За тэгэхээр ер нь өнгөрсөн 7 хоногийн 50 жилийн одоо энэ түүхийг бид хоёр энэ хэдхэн минутанд бас тавчилж ярихыг хичээлээ. Тэгвэл баярлалаа. Окей. За чиний үлдсэн минутанд хоёлаа дараагийнхаа мэдгийг яриа тэгээд дуусгая. Одоо 10 минут ярьчих. За. Ер нь бол ойлгомжтой. Хуулингийн энэ сэдв бол хуулийн 12 сард таны ярьжсэн сэдв санагдаж байна. Manus гэдэг AI одоо стартапыг Meta-гийн зүгээс судалдаж авсан байгаа. Тэгээ энэ яг юу болчихвоо гэдэг. Ер нь 12 сард яасан бэ гэхээр хятадын компани ерөнхийдөө тэгээд Сингапур руу нүүсэн компаниг бол 2 тэрбум. За яг үндсэн яг тоо нь байхгүй байгаа. Гэхдээ ер нь ихэнх сайтууд дээр 2-3 тэрбум доллараар худалдаж авсан мэдээлэл бол дэлхийд дахин цацагдсан. Тэгээ энэ дээр яг гол ухтгуун нь юу гэхээр эн чинь Америкийн компани ер нь хятад гаралтай компаниг бол худалдаад ингээд авчиж байгаа өөрийнхөө системд бол нэгтгэж байгаа. Тэн дээр олон асуудлууд ингээ үүсэх үү гэж нэгдүгээрт бол Америк талаас бол Метаг бол шүүхэд бол дуудсан. Тэгээ энэ нь бол нөгөө гаднаас худалдаж авах мөн дээрээс нь хятад Америкийн технологийн экспорттой холбоотой энэ зүйл залтаар бол ангилж Метаг дуудсан. Гэхдээ энэ нь бол төдийлөн бас олон анхаарлыг татаагүй. Юу олон анхаарлыг татсан бэ гэхээр тухайн үед бол Америкийн Хятадын засгийн газрын зүгээс бол Manus-ыг одоо энэ худалдаа авах үйл ажиллагааг судалж байна гэж ер нь бол жоохон хойшоо суусан байр суурьтай. Тэгээд төдийлөн бас анхаарч чадаагүй. Тэгээд энэ 7 хоногт бол ямар мэдээлэл гаргасан бэ гэхээр албан ёсоор Хятадын засгийн газар Manus-ийн одоо үүсгэн байгуулагч 2 этгээдийг бол 2 үүсгэн байгуулагч бол Хятадаас гаргахыг хориглоод тэгээд энэ худалдаа авалтыг шалгаж эхэллээ. Тэгээд үндсэн албан ёсны байдлаараа шалгаж эхэллээ гэдэг зүйлийг бол дурдсан байна. I see. Okay. За тэгвэл ер нь
За юу Manos гэж хоёлаа хальт ирсэн. Тэгэхээр нь дахиад хоёлаа ингээд сануулхад Manos гэдэг чинь яг ямар компани бэлээ? За тэгээд яг үнэхээр яагаад Meta өнөөдөр Manos-ыг худалдаж авах гээд байна? Ер нь Manos-д одоо Meta-д яагаад Manos ийм одоо чухал технологи компани бэ? Аа. Энийг ер нь бол хэдхэн одоо зүйлээр л тодорхойлж болох юм шиг бол надад санагдаад хоёлаа мэдээж ярьсан. Тэгээд нэгдүгээр бол Meta-гийн зүгээс бол ер нь нэг химэл оюун ухааныг ашиглах эсвэл химэл оюун ухааныг одоо өөрсдийнхөө экосистем нэвтрүүлэх хүчийг жоохон олохгүй байгаа даа л та. Ер нь сүүлийн жилүүдэд гэж хүмүүс аль ярьж байна. Тэгээд энэ нь юугаар гарч иж байгаа гэхээр Meta AI гээл гаргалаа. Llama 1 2 3 гээл ингээд функшнуудыг танилцууллаа. Гэхдээ Llama бол төдийлөн зах зээл дээр бол Google-тэй ч юм уу те нөгөө өрсөлдөгч компаниудтай өрсөлдөх хэмжээний бол AI бол байж чадаагүй. Тэгээд хэрэглэгч ч гэсэндээ Meta хэрэглэгч ч гэсэндээ ер нь Meta-гийн AI дээр ер нь жоохон шүүмжлэлтэй байр суртаа байгаа. Тэгээ юу ингээд ойлгомжтой вэ гэхээр Meta өөрсдийнхөө AI юуг экосистемыг бүрдүүлэх гээд байгаамаа гэдгийг бол ингээд аль хэдийн зах зээл дээр ойлгомжтой болсон. Гэхдээ хэрхэн бүрдүүлэх гээд байна гэдэг нь бол стил одоо тодорхойгүй байсан. Тэгээд үүн дээр ч гэсэн 12 сард нэмэлт өөрчлөлт оруулаад Manos гэдэг AI-г худалдаж авсан. Manos гэдэг AI чи өөрөө хуулингийн ярьсанчлан юу яг өөрөө бол химэл оюун ухаан бол хийдэггүй. Химэл оюун ухааныг загварчлаад эцсийн бүтээгдэхүүн болгож гаргадгаараа бол онцлогтой дизайнд. Тэгээд энэ ч гэсэн утгаараа 8 сарын дотор бол 100 гаруй сая долларын орлогыг зөвхөн 8 сарын дотор бол өөртөө ингээ хоригдлуулж чадсан ийм томоохон стартап бол одоо Азад бол гарч ирсэн. Тэгээ үүнийг бол одоо Meta-гийн зүйлс бол худалдаж авах үзээрээ уг нь бол ингээ хамтын ажиллагаа эхэлж гисэн. Одоо та Meta руу ороод харах юм бол танд Manos AI гэж шууд шилжих функц бол гарч ирж байгаа. Тэгээ энэ нь яаж ажиллах вэ гэхээр одоо хуулингийн ярьдаг супер эйжент буюу эйжентик модель дээр бол Meta-гийн одоо хэсгийг бол хариуцж ажиллахаар бол бүтээгдсэн байгаа. I see. За 3 дахь буюу сүүлийн асуулт руу орохоос өмнө дахиад зүгээр ганц юм ингээд асуухад өмнө нь ингээ хоёлаа ярьж байхад чи түрүүн хэлсэн энэ Manos ч нь болохоор яг өөрийнхөө яг тэр LLM-ыг бол ингээд хийхгүй байгаа. Би болцсон LLM дээр болохоор одоо value added service те ингэж бол хийж байгаа гэ. Тийм ч учраас тухайн үед бол хятадын засгийн газар бол нэг тоохгүй байсан. Яг бол энэ бол яг нэг одоо оюуны өмч яг proprietary одоо IP бол арай биш юм байна гэж харж исэн боловч одоо болохоор нэлээд ширүүсчлээ те. Тэгээд энэ хоёр founder эдрийн ч гэсэн ингээд бүр хориг гаргаад галас юу одоо гарч болохгүй гэх. Тэгэхээр эсвэл Manos гинт бүр амар хүчрэгчвөө эсвэл ер нь ингээ нэг том зургаараа хятад иймэрхүү төрлийн бүх ерөнхийдөө одоо ижил төстэй одоо дийлүүд гэх юм уу те эднэр дээр ингээ хориг тавьчихвоо чиний зүгээр харж байгаагаар яг ингээ зүгээр дангаараа ингээ харахад бол эн чинь нөгөө зөвхөн ингээл нэг Manos Meta-гийн худалдаа авалтыг те ингээ хориглоод байгаа юм шиг боловч яг үнэндээ хятад нэг ингээд зүйл дээрээд байгаа нь болохоор энэ Singapore washing буюу ер нь хятадын технологийн компаниуд бүтээгдэхүүнүүд юу Америк одоо хятад ингээд бүтээгдчихэд хятад ингээд өөрсдийнхөө одоо зах зээлийг тэлчээд олон улсад гарахын тулд Сингапур руу явж бүртгүүлээд тэгээ Сингапурт бүртгүүлсэн одоо компани бол олон улс руу буюу Америк руу ингэж гаргаж ийн гинэлтэй. Тэгээ энийг хятадын эрх хэрэгчид юу гэж үзээд байгаа вэ гэхээр эргээгээд бодоод үзэх юм бол хятадын одоо инновацтай хятад бүтээгдсэн болгон хятадын өмч байна гэж бол хятадын эрх хэрэгчид хараад Сингапур руу энэ яваад байгаа үзэгдлийг бол илүү ингэж зогсоохын тулд ажиллаад байгаа юм байна. Тэгтээ бас бодоод үзэх юм бол ингээд засгийн газар юунд ингээд жоохон бас ингээд болгоомжлоод байна гэхээр гэхдээ яг энэ чиглэлээр ингээд яваад те ингээд бодлогоо илүү чангруулад авах юм бол хятадаас гарч ирэх бас инновац илүү буурах боломжтой юм биш үү гэж хараад байгаа юм байна. Тэгээд ер нь Гэтэ яг зүгээр ингээ хятадын талаас гаргаж байгаа экспортын ингээд байдлыг технологийн экспортыг ингээд хараад үзэх юм бол энэ чинь 2 3 юм байгаа шүү дээ. Нэгдүгээр эдийн засаг яригдчихээн те. Хоёрдугаар инновацтай бүтээгдэхүүн ингээд олон улсын зах зээлд яригдчихээн. Гуравдугаар таалантууд бас ялтчгүй яригдана. Сингапур руу шилжээ Сингапураас гадаадын зах зээл рүү гараад байна гэдэг чинь ер нь бол хятадын дотоодын одоо инновац гадагшаа шилжээд байгааг бол илэрхийлээд байгаа үе бол гаргаж байна. Тэгээ ингээд болгоомжлоод уг нь нэмэгдэж байгаа ч гэсэн дөрвтэй бол арга хэмжээ авч чадахгүй. Гэхдээ нэг одоо чухал зүйлсийг бол хэлээд байгаа нь бол хятадаас гарсан одоо бүтээгдэхүүн бол ямар нэгэн байдлаар өөр гадны орн руу бол экспорт хийгдэхгүй гэдэг зүйлийг л яриад байгаа юм бэл. За тэр нь бол ингээд
одоо дээр үед бол ингээл за хятад ингээ копиддэг те. Одоо дэлхийд ингээд борж байгаа одоо технологи друудыг бол хятад ингээ копиддэг гэдэг байсан бол одоо ингээд бас нэг бодлын бас эргээд одоо дэлхий баг одоо хятадаас бараг ингээд копиддэг болсон байна. Тэгээд хятадд өөрийнхөө зах зээл дотор ингээд бас маш хүчтэй одоо оюуны өмч компани за хүний нөөц, талент гэж ярьсан те инженер тэдний бүгдийг ингээ өөрсдөө бий болгож чинь гэдэг. Яг миний хамгийн сүүлийн асуулт бол за ойлголоо хятадд байгаа гарааны бизнес эхлээд хятадынхаа энэ маш том зах зээл дотор амжилт олоод за амжилт олсныхаа дараа болохоро Сингапурт одоо өөрийнхөө компанийг бүртгүүлээд за бүртгүүлснийхаа дараа тэгээд Америк юм уу эсвэл одоо бусад компанид нэг бол мөнгө осгох нэг бол өөрийгөө бүр зарах энэ ийм нэг одоо юу яваад ш тактик яваад байна. Тэгэхээр хиттийн засгийн газраас бол ойлголоо. Одоо worry тэ concern нь бол гэхдээ ер нь яагаад бид нэр тэгээд зөв миний зүгээр ингээ өнцгөөсгөр ингээ харахаар хятад ч өөрөө маш том зах зээл тэнд бол ингээ маш их одоо потенциал боломжууд байгаа. Яагаад энэ зарим хэсэг одоо компаниуд Сингапур руу ингэж гарч одоо гадны компани ингээ зарах одоо хүсэлтэй байна. Тэд нар яг юу хүсээд байна? Зүгээр өөрийгөө зарах хүсэлтэй байна уу? Эсвэл бас нэг өөр зүйл байна уу? Чиний анзаарснаар Financial Times дээр бол энэний талаар жоохон бичсэн байлээ. Гэхдээ юу гэж хэлдэг вэ гэхээр ер нь Азийн компаниуд захирын үндэд очиж тоглох одоо хүсэл эрмэлзэл өндөр байдаг юм л да тий. Ингэснээр бол бас хүмүүсийн яриад байгаа ачлан ер нь энэ томоохон компаниудын үнэлгээнд бас хүрэх боломж нь нэгдүгээрт нэгднэ. Тэг ингээд бодоод үзэх юм бол яг хятад мэдээж одоо хятадын зах зээл бол тий маш том, дотоодын зах зээл бол маш том байгаа ч гэсэндээ хятад энэ чиглэлээр одоо өрсөлдөх боломж бас хэр байгаа вэ гэдэг зүйлийг Financial Times-ийн зүгээс бол онцолж гаргаж ирсэн байлээ. Тэгээ хэрвээ олон улсын зах зээлд гарыг гэж бодох юм бол яалтчгүй Америкт очиж бол өөрсдийн бүтээгдэхүүнийг гаргаж одоо суйрлуулах ёстой. Тэгээ энэ утгаараа бол хятадын компаниуд Сингапур руу нүүж байгаа томоохон жишээ болж байгаа юм байна гэж хараад байгаа. Тэгээд хятадын зүгээс ч гэсэн энэ чиглэлд бол маш олон үйл ажиллагааг явуулж байгаа ч гэсэндээ яг экспортын гаргалтын дээр бол технологийн экспортын дээр бол хичнээн ингээ хууль байгаа ч гэсэндээ шийдэж чадахгүй л яваадах шиг байна л да. Тийм ээ тий. За гэртээ харж нэг манусыг үзье да. Facebook суулгахаас. Та Facebook байхгүй бол тийм Messenger л байгаа тийм. Messenger байгаа. Instagram байгаа. Окей. За тэгээ иймэрхүү зүйлсүүд болж байна. Тэгээд энэ ч гэсэн шийдэгдвэл одоо Хятад Америкийн харилцаанд ч гэсэн нэлээд томоохон одоо байр суурь эзлэх боломжтой кейс болж байгаа байх. За. За сонирхолтой мэдээнүүд байна. Баярлалаа. Доор Apple-ийнхаа хамгийн дуртай бүтээгдэхүүнээ бичээрэй. За окей. За тэгвэл дуусах уу? За тэгээ. За бай.